Үзэгчдийн аргумент хэлэлцүүлэг нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрж байна. Бидний өнөөдрийн сэдв барилгын салбарын хууль эрх зүй гэсэн сэдвээр ярилцах болно. Өнөөдөр студид хуульч өмгөөлөгч, чулуун гэрэл, хуульч өмгөөлөгч, буян жаргал нар ажиллаж байна. Өдрийн мэнд. За танай телевизийн бас хамт олонд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бас эрхэм мөндөд үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр барилгын салбар төр тусмаа захиалгын гэрээ, барилга орон сууц захиалгатай холбоотой гэрээний харилцаанд баруун Монгол улсын насан турш иргэн бүр одоо оролцож байгаа одоо ийм онцлогтой. Тэгэхээр яг энэ тал дээр өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүй яг иргэний хамгаалж чадсан ч юм уу хэр өөр өгөөжтэй хууль гэж харж байгаа бай. За орон сууц захиалгын гэрээний хувьд бол сүүлийн үед маш их хөндөгдөж байгаа асуудлууд байгаа. Гэрээний хувьд хууль эрх зүйн хувьд бол иргэдийн эрх шигийг хамгаалах зохицуултууд бол маш их байгаа. Тэн дээр харин иргэд нөгөө өөрсдийнхөө юуны одоо гэрээн дээр өөрсдийнхөө саналыг оруулдаггүй, гэрээгээ уншдаггүй, нөхцлүүдэд оруулдаггүй, гэрээний одоо тэгшэрхийн зарчим гэж байдаг. Тэгшэрхийн зарчим нь юу вэ гэхээр одоо захиалагч болон гүйцэтгэгч компани иргэн хоорондоо харилцан тохиролцоод аль альныхаа саналыг үндэслээд тухайн гэрээг байгуулах хэрэгтэй байдаг. Гэтэл одоо захиалагч нарын зүгээс одоо байртай боллоо гэдэг ч юм уу те эсвэл хэд хямдхан үнээр авчлаа гэдэг энэ одоо нөхцөл байдлаас хамаардаг юм уу те гэрээгээрээс огт уншиж үздэггүй нөхцлүүдэд харгалзаж үздэггүйгээс болоод гэрэн дээр асуудлууд эрсдлүүд гардаг. Тэгэхээр одоо тэрэн дээр маш сайн анхаарч гэрээгээ байгуулж ах хэвээр. 25 оны судалгааг харлаа л да. Тэгэхээр 25 оны байдлаар нийтдээ 80 мянган барилга орон сууц захиалсан 80 мянган иргэн шүү. Их бага хэмжээгээр ямар нэгэн хэмжээгээр эрхэн зөрчигдсөн байна гэд яриад байдаг. Тэгэхээр эн чинь бас баггүй тооштой. Эн чинь зөвхөн захиалагч нэм цааталт нь нөгөө хамт амьдрах ч гэдэм үү те гэр бүлийн гишүүдийн нэмэхээр маш том гарч ирж байгаа. Тэгэхээр маш олон жилийн турш ингээд яваад идэг. Энэ дээр ерөөсө хуулийн зохицуулалт байдгүй юм уу? Зохицуулахыг хүсдэг юм болов энэ нэг цоорхоо яваад байна тийм. Энэ дээр яг хууль зүйн хувьд бол тайлбарлахад бол яг сая бас өмнөх асуулт дээр нэгтгэд ярьчих. Яг энэ барилгын салбарт бас хууль эрх зүйн орчин бол хэр одоо бүрэн гүйцэд одоо зохицуулалт нь орж өгсөн бэ гэдэг ерөнхий гол агуулга багш шүү. Тэгэхээр нөгөө хүний эрхээ бас энэ орон сууц захиалах, орон сууц барих, барилгын норм стандартыг тогтоох мөн дэрэсний барихад одоо шаардлагатай бүхэл нөхцлөдлөөр хангасан хуулийн этгээдийг бүртгэх гэдэг юм үндсэн юм зохицуул ойлголт явдаг. За тэгэхээр ингээ хараад үзэхэд барилгын тухай бол түүнтэй холбоотой нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт одоо бусад дүрм журмуудад яригддаг л да. За тэгэхээр одоо яг бид нар дээр нийгэмдэр толгомж байгаа нэг асуудлын хувьд бол юу яригч юм гэхээр за бид нар Улаанбаатар хотод амьдарч байгаа тийм. Тэгэхээр бүх барилгуудад ойролцоо баригдсан байх жишээ нь хөршин эрхийн зөрчил гарч байгаа жишээ нь. За магадгүй одоо газар олголттой тэр газар олгож байгаа тэр барилга байгууламж барих зөвшөөрлөг олгож байгаа байгууллагууд бас энэ буруу үйл ажиллагаанаас болоод зөрчигдөж байгаа асуудлууд байна. За одоо хуульч бидний хувьд бол юу хараад байна гэхээр хуулийн зохицуултуудын хувьд бол барилгын тухай хууль болон газрын тухай хууль заасан заалтууд зохицуулт бол ерөнхийдөө сүүлийн үед бол кодификац хийгээд ерөнхийдөө ойлголтын хувьд бол нэг болж байгаа. Урд өмнө бол нэг салбар эрх зүйн хуулиар хэрэгжүүлээд явхад нөгөө салбар эрх зүйн хуулиар зөрчилдөг тийм тохиолдол байна. Одоо л сүүлийн жилүүдэд бол хууль зүйн яам болон бусад одоо байгууллагуудын хувьд бол хуулийг нэгтгэх тийм ээ. Хуулийг нэг ойлголттой болгох юм ажлуудыг хийж бол ерөнхийдөө бас барилгын тухай хууль ч гэсэн нэмэлт өөрчлөлт орж ингээд харилцан бас арай давуу тал одоо бий болж харагдаж байна. Гэхдээ үүнтэй холбоотойгоор бас нийгэмд одоо 20 дахь асуудал гэж бас ярьж тий. Нэгтгэхэд нийгэмд бол бас сөрөг үр дагавар бол бий болж харагдаж байна л да. Жишээлбэл одоо юу гэж юм гэхээр одоо сая бас яг буян жаргал өмгөөлөгч хуульч юм тэлжсэн яг үнэндээ бол иргэд маань өөрөө бас эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод орон сууц захиалан барилах эсвэл одоо барилга байгууламж барих тухай гэрээ тий ажил гүйцэтгэх гэрээ эдгээр гэрээний маш том зөрчил бол үүсэж байна. За сая таны хэлсэн бас 80 орчим хүн жилдээ одоо ингээд одоогийн байдлаар тий 80 мянга орчим хүн гэдэг гэрээ байгуулжээ. За энэ гэрээнээсээ болоод хүлээлттэй байдаг, гэрээний зөрчил үүсдэг гэдэг гих хэмжлийн асуудлууд ирж байгаа. Сая бол ерөнхийдөө л хэлгээд бол бодит амьдрал дээр хүн нөгөө богинохон хугацаанд асуудлыг хурдан шийдвэрлэж хурдан байртай болох гэдэг хүсэл эрмэлзлээсээ болж нөгөө өөртөө нөгөө нэг юм хуульч зөвлөгөө авах, эрсдлээс сэргийлэх гэдэг чинь бид нарах хэмжээс огцорчдөг. Уг нь барилгын захиалгын гэрээгээ хоёр талдаа иргэн барилгын компаниуд гэдэг юм уу хуулийн
одоо өмгөөлөгчдөд ч юм уу тэгээ хамтдаа хийх ёстой юм байна шүү дээ. Тэгэхээр бид нарт билүү хууль гэрээ хүчдэг тий. Гэрээний цаас өгөл одоо жишээ нь онсорч үт юм уу гар үсгээ зур ингээ болчдөг тий. Яг уу юм гэрээ хийхэд талууд харилцан тэнцүү саналаа тусах хэвээр. Дийлэх тохиолдолд барилгын компаниас гэрээний драфт өгчдөг. Энэ дээр бид нар саналаа оруулах ёстой шүү гэдэг зүйлийг дийлэхдээ ерөөсөн анхаардаггүй. Тэгээд барилгын компани ганцхан үгээр явдаг. Энэ дээр буцаад яадгүй гэхээр эрсдэл үүсээд одоо түрүү ярьсанчлан тийм үү хүлээлт үүсээд хугацаанд барилга ашиглалтанд орохгүй байгаа. Эсвэл давхардсан гэрээ ээгдсэн ч гэдэг юм уу. Энэ асуудлууд үүсээд эсвэл гэрээ цуцлахтай холбоотой асуудал яригдах үед тэдэн хувийг авна. Эсвэл одоо тийм ийм хугацаанд алдангийн төлөхгүй гэдэг ч юм уу. Өөрийнх нь эрх ашигыг зөрчсөн заалтууд байж хахад түүнийг анхаардаггүй. Эсвэл өөрийнх нь эрх ашигыг хамгаалах заалтууд байхгүй байхад тэрийг оруулах хэсэг тал дээр саналаа хэлж чаддаггүй ийм нөхцөл байдлууд үүсдэг. За энэ дээр түрүүнийх дээр нэмээд хэлэхэд юун дээр анхаарах вэ гэхээр улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэдэг. Энэ асуудал дээр бас маш сайн барилгын компанид шаардлага тавьж явах ёстой. Нэгэнтээ гэрээгээ мөнгөө шилжүүлсэн байж идэг. Тэрнийхээ дараа ер нь бол бид нар одоо юу гэдгийг те энэ тэндээс сонсч байгаа бид нар улсын бүртгэлд тэмдэглэгээ хийлгэх ёстой юм байна гэд очисны дараа яг уу одоо зөвхөн энгийнээр ярихад барилгын компани даваа байдал үйлцсэн мөнгө авчихсан хөдлөхгүй ийм нөхцөл байдлууд бодит байдал дээр практик дээр үүсдэг. Нөгөө талаасаа улсын бүртгэлээс барилгын компаниас ийм бичиг авчир тэгжээж бид нар бүртгэн. Барилгын компаниас бичиг авчрахгүй бол тэ ийм бичгүүдийг авчрахгүй бол бичгүүдийг үйлдэж өгөхгүй гэдэг тийм үү? Ийм нөхцөл байдал. Энэ нөхцөл байдлаас болоод урьдчилсан тэмдэглэгээ хийлэгдэггүй. За энэ тэмдэглэгийг хийлгээгүйгээс болоод дараагийн хүмүүст давхарсан захиалгатай холбоотой эрсдлүүд бий болчихлоо. Урьдчилсан тэмдэглэгээ нь яг ямар тэмдэглэгийг яриад байт юм бэ? Одоо юу штэ ордернд гарсан барилгууд бол улсын бүртгэлтэй бат гэдэг хүний нэр дээр байна. Энэ барилга бүртгэлтэй байж идэг. Орон сууц захиалгын гэрээний хувьд бол ямар нэгэн бүртгэл байхгүй учраас давхарсан гэрээ хийх эрсдэл маш өндөр байж идэг. Тэгэхээр урьдчилсан тэмдэглэгээ гэдэг нь болохоор одоо нэг тот байрыг бат гэдэг хүн авах гээд гэрээ хийсэн шүү гэдэг тэмдэглэгийг улсын бүртгэл бүртгүүлсэн байж идэг. Тий, өөрөөр хэлбэл одоо энэ нэг урьдчилсан тэмдэглэгээний бас ач холбогдол нь юу вэ гэхээр тухайн нэг гэрээний талуудын эрхийг одоо хамгаалж байгаа болтолтой. Өөрөөр хэлбэл давхар одоо өөр хүнд зарахгүй байх одоо хязгаарлалтыг тавьж өгч гэсэн үг. Одоо нэг л одоо лизинг бид нар одоо нийтлэгээр сурцсан лизингийн гэрээгээд хийгээ сурцсан тийм ээ. Орон сууцыг бол захиалгаар одоо бариулахтай холбоотойгоор тийм захиалгын гэрээ хийж байгаа холбоотойгоор төлбөрөө бас тодорхой хугацаанд төлдөг. Ийм гэрээнүүд дээр ерөнхийдөө бол үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал бол урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснээр тухайн төлбөр төлөөд авах гэж байгаа этгээдэд иргэнд тийм өөр хүнд заруулахгүй шүү гэдэг урьдчилсан байдлаар хамгаалт болж өгч байгаа юм баримт эргэсэн хаагталтай. За тэгээд ийм нөхцөл байдал одоо сая бас энэ буян жаргал өмгөөлөгч юмс хэлээд бас нэг эрсдэл бас олон талаас үүсч байгаа. Давхардуулан гэрээ байгуулах гэдэг ийм асуудал маш их гарч байгаа. Сүүлийн жилүүдэд. Давхардуулсан гэрээ байгуулах гэж чинь нэг орон сууцыг хэд хэдэн хүнд худалдаас тийм. Энэ чинь бол эрүүгийн ялтай ч гэдэм үү хууль бус бидтэй. Тэгээ яг зарим тохиолдолд нөгөө нэг зарим барилгын компаниуд гэрээгээ цуцлах юм уу дуу сургуулах мэдээлэл өгчөөд хуульсны дагуу ажиллагаа хийгэнгүү те тухайн барилга одоо эсвэл объект дээр өөр хүнтэй гэрээ хийдэг юм асуудал байна. Тэгээд анхны нөгөө худалдаж авч байгаа тэгэд бол түүний хүлэмж шүрдэггүй. Одоо миний одоо барилга дээр өөр хүнтэй гэрээ хийдэг гэж нэг юм асуудал ирдэг. Яг таны ярьсан шиг буян жаргал ярьсан шиг мэдсэрж урьдчилсан мэдсэрж магадгүй танд өөр үйл хөдлөх хөрөнгө худалдаа алдсан тий. Мэдсэрж би буян жаргалд явчихад дахиад тэр ордертой ч юм тэр тухайн барилга зарч байгаа. Энэ өөрөө цэвэр бэлэгдэх боломжгүй гэрээ хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор бол одоо энэ бэлэгдэх боломжгүй гэрээг урьдчилсан одоо хуурам эхлэх аргыг ашиглаж хийсэн юм гэж үзэж одоо эрүүгийн гэмтрэг бол болох боломж бол байдаг. Үүнтэй холбоотой ч маш олон одоо кейсүүд бол одоо практик дээр шийдэгдээд явж байгаа юм бол нөхцлүүд бол байна. Тэгэхээр бас иргэдийн хувьд бас энэ телевиз үзэж байгаа иргэдийн хувьд бол хэлэхэд бол орон сууц захиалган бариулах, орон сууц захиалган гэрээ байгуулахад бол за энэ буян жаргал хуульчин бас хэлсэн шиг гэрээг маш сайн унших хэрэгтэй. Мөн дээрсэнд яг энэ урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байна уу гэдэг маш сайн шалгах хэрэгтэй. Тэгвэл сүүлийн үед компаниуд маш их олон хүнд нэг объектыг олон дахин зараад түүнээсээ болоод эрүүгэнчтэй шүүхөр авч байгаа иргэн шүүхэрч авч байгаа юм асуудал багтдаг. Тэгэл үндсэн маргаан нэг объект дээр байгаа чинь тийм үстэй тий. Яг уу ингэж ямар тохиолдолд иргэний маргаан болоо ямар тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг буюу залхах гэмт хэрэг болоод байгаа юм гэхээр за
гэрэг өөр өвчин төгөлдөр бусад тооцож болно. Зарилга гэмтрийн шин чанаргүй байх юм бол энэ ч өөрөө иргэний эрх зүй харилцаа. Одоо юу гэдгийг дуртайгаа зарилан болгоод дуртайгаа иргэн болоод ингэ явж болохгүй. Гэмтрийн бүрэлдэхүүн буюу одоо эрүүг үеийн тусгай ангийн 17 заасан зарилга гэмтрийн өөрөө зохиомжтой байдлыг зөрүүтээр бий болгосон байдаг. Шунхаа сэдэлтэй байдаг. Тэгэхээр орон сууц захиалгын гэрээний хувьд бусдад худалдан борлуулснаа мэдсээр байж иж бас олон төрлөөр байгаа. Үндсэн гүйцэтгэгч компанийн хувьд бол бусдад худалдан борлуулснаа мэдсээр байж иж ахаад давхардуулан зарцсан ийм тохиолдол байдаг. Ахаад туслан гүйцэтгэгч компаниудын хувьд яадгүй гэхээр яг Б тоот энэ байрыг авна гэдэг бартерт авна гэдэг гэрээг хийгээгүй ээж Б тоотыг дараагийн этгээдэд худалдан борлуулсан байдаг. Яг го хамтран ажиллах гэрээтэй ч гэсэн тухайн байрыг одоо нөгөө ажлын хөлсөнд авна гэдэг гэрээгээ хийгээгүй ээж бусдын эд хөрөнгийг ашиглаад ч гэдэг юм уу те захиалгын гэрээ хийцэн ийм тохиолдол байдаг. Энэ бол цэвэр одоо зарилга гэмтрийн шин чанартай болчихж байгаа юм. За иргэний эрх зүй харилцааны ядгүй гэхээр хүчин төгөлдөр гэрээ хийгдсэн боловч гэрээний үүрэг гүйцэтгэх явцад талуудын хооронд үл ойлголцол үүссэн юм уу эсвэл гэрээг цуцлах шаардлага гарсан бол гэрээг цуцалдаг үл ойлголцол үүссэн тохиолдолд тэр гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох одоо хуулийн заасан нөхцлүүд байдаг. Тухайн нөхцлүүд бий болсон тохиолдолд хүчин төгөлдөр бусад тооцоод явдаг ийм харилцаа байдаг. Тэгэхээр ингэж ойлголоо. Эрүүгийн хэрэгээр шийдвэрлэгдэх шаардлагатай нь болвол үнэхээр захиалга авч ирсэн ажлаа хийж байгаад янз бүрийн хүчин зүйлээс болж хугацаанд хойшлогдогчд юм асуудалтай тулгарсан юм байна. Дагвчгүй хүчин зүйл гэж байдаг. Дагвчгүй хүчин зүйлээс болоод тухайн гэрээний биелэгдэх хугацаа хойшилсан эсвэл биелэгдэж чадахгүй болсон юм нөхцөл байдлууд байдаг. Тухайн дагвчгүй хүчин зүйлийг гэрээ заасан нөхцлүүд байдаг. Жишээлбэл одоо ковид цар тахлын нөхцөл байдал бий болж энэс хойш барилгын материалын үн өсөнтэй холбогдуулаад үн одоо метр квадратын үн өссөн ч гэдэг юм уу те гэх мэтчлэн одоо давгч хүчин зүйлүүд байдаг. Тухайн давгч хүчин зүйлүүдийг нотолж чадах юм бол одоо дараагийн нөхцлүүд өөр зохицуулалтаар явна гэсэн үг. Тийм үү. За тэгэхээр бартерын байр гэж сүүлийн үед их ярьдаг болцсон тий. Тэгээ бартерын байр гэдгийн ард маш их залилуулсан хүмүүс байна. Эсвэл бас үнэхээр туслан гүйцэтгэгч компани цонх барилга одоо шалч гэдэг юм уу ажлын хөлсөндөө авсан байрыг авч байгаа бас энэ зохицуултууд их байна л да. Тэгэхээр бартерын байр худалдаж авах гэж байгаа бол иргэд яг юуг харах хэвтэй юм. Бас нөгөө урьдчилан тэмдэглэгээ бас хийлгээд явах уу? Хичнээн хүнтэй уулзах хэвтэй. Үнэхээр барилгын яг үндсэн гүйцэтгэгч компанитай уулзах юм. Хэдэн үе шат байдаг байх нэг арга зааж өгөөч. Арга гэхээсээ илүүтэйгээр үндсэн одоо тухайн барилгын юг гүйцэтгэж байгаа компани туслан гүйцэтгэгч компани одоо туслан гүйцэтгэгчийн хувьд бол үндсэн юу чинь захиалагч компани шүү дээ. За энэ хоёрын хооронд хамтран ажиллах олон ажил гүйцэтгэх гэрээнүүд байгаа. Тухайн гэрээгээр аль орон сууцыг авах гэсэн. Энэ гэрээ чи өөрөө давхар эрсдэлтэй. Энээс болоод одоо дараагийн нөхцөл байдлууд буюу эрүүгийн гэмт гэрэг эсвэл одоо нөгөө захиалга орон сууц захиалгын гэрээ цуслагдж байгаа ийм нөхцөл байдлууд маш их байгаа. Яадгүй гэхээр үндсэн гүйцэтгэгч компани, туслан гүйцэтгэгч компани хоёрын хоорондох гэрээ цуслагдах эрсдэл байдаг. Гэрээ цуслагдахгүй маа гэхэд энэ бол иргэнээр яваад дуусчих асуудал. Гэрээ цуслагдахгүй маа гэхэд хамтран ажиллах юм уу эсвэл ажил гүйцэтгэх гэрээний гэрээнд тэр тухайн орон сууцыг заагаагүй байж хахад өөр орон сууцсан дээр орон сууц захиалгын гэрээ авцсан байдаг. Энэ бол зарилгах гэмтэрэгт хэргийн шин чанарыг агуулсан явж байгаа. Тийм одоо хуурсан гэдэг үг. Яг энэ дээр яг нэмэт хэлэхэд бол нэг яг юу тодорхой зүйл бол ярих хэрэгтэй л дээ. Тэгээд үлээ чөлөө одоо яг жишээ аваад ярьчих. За А гэдэг компани Б гэдэг компанид ажил гүйцэтгэх гэрээ хийчлээ. За А гэдэг компани мэдээж захиалга хийлгээд за манай дээр юм заслын ажил хийчихээ гэдэг ч юм уу те тэрний 300 сая төгрөгийн хөртөгтэй. За энэ 300 сая төгрөгийн хөртөгтэй өртөг бүхий мөнгөний төлбөрт нь багтаад манайх одоо 3% байдаг гэж. За яг энэ А Б 2 компани донд хийсэн гэрээн дээр хөсөндөө оронд нь үйл хөдлөх хөрөнгө өгнө үгүй юу гэдгийг нэгдүгээр шалгах хэрэгтэй. Тим гэрээ байгаа. Тим гэрээн дээр үндэслэж Б гэдэг компани бус этгээд зарж болох уугүй гэдэг эрх нь олгосноо үгүй гэдэг нэг зүйлийг сайн харах хэрэгтэй. За ингээд хэрэг тийм боломжтой нөхцөл байдал заагдсан бол энэ зэрэг хэрний эрх зүй харилцаа гэрээгээр зохицуулж харилцаа.
Гэрэн дээр заагаагүй хөс мөнгөний асуудлынхаа оронд үлдэх хөрөнгө өгнө гэдэг ч юм уу тийм заагдаагүй байх юм бол тухайн Б гэдэг компани бусад этгээдэд буюу одоо 3 дахь этгээдэд худалдаалах хэрэг бол үүсэхгүй л гэж үзнэ. За яг практик дээр ямар тохиолдлууд гараад байна? За одоо ч манай том тэрэг барьдаг хүмүүс шүү дээ тийм ээ. Хайрга зөөдөг, тоосго зөөдөг, элс зөөдөг хүмүүс гэрээ хийдэг. За тэр нөгөө захиалж авч байгаа нөгөө бүх материалууд авчингуудаа за миний хөлсний оронд энийг авчихгүй дээ. Миний даахын дөгчөнд гэдэг ч юм уу. Компани захирлууд хоорондоо ярина шүү дээ мэдээж. За тэгээ миний байраа гэ би бодчтой нөгөө тэр тухайн одоо ажил хийсэн хүмүүс чинь тийм ээ нөгөө элс хайрга зөөгөөд явсан хүмүүс чинь тэгэд нөгөө компанид гэрээ хийхгүй байхгүй. Гэрээ хийхгүй. За би ажиллаж хийсэн чинь хооронд энэ байр минийх юм биш тэгээд ойлгоцсон. Зүгээр л аман байдлаар ойлгоцсон. Яг баталгаатай байхгүй байхгүй тий. Тэгээ явчихгуудаа за энэ миний байр юм чинь өөр хүн зарж болох юм байна гэж ойлгохтой. Өөр хүн зарчдаг. Гэтэл одоо яг тэр нөгөө зарах гэдсэн байр нь нөгөө яг үндсэн захиалга өгчсэн байр нь өөр хүнд зарцсан байх чинь. Тэгээ эндээс ингээд ийм асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэтэй холбоотой асуудлыг бол одоо манай энэ бизнес эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа тий. Өөрөө бизнес эрхэлж байгаа барилгатай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бол гэрээгээр бол зохицуулах хэрэгтэй. Хэрвээ энэний үр дагавар нь юу болох вэ гэхээр эрх олгодоогүй байж ич тухайн байрыг эзэмших ямар нэгэн эрх бүхий гэрчлэгээ олгодоогүй байж ич бусдад худалдаасан бол магадгүй хуурах гэдэг үйл явдал руу шууд орохыг бол үгүйсэхгүй. Өөрөөр хэлбэл эерэг үйл 17.1 буюу 17.3.1 буюу залим эхлэх хурм эхлэх гэмтэр энэ л үндсэн нэг шинжих агуулсан үйлдэл хийгээд байна л гэж ойлгох байхгүй. Тэгэхээр яг энэ талаас бол маш анхаарч явах хэрэгтэй юм шиг байна тийм. Тэгэхээр за иргэн одоо бат гэд хүн байлаа гэж бодъё л та. Тэгвэл за одоо ерөөсөө хууль эрх зүйн ойлголтгүй байна. Тэ. Тэгэхээр ерөөсөө орон сууц худалдаж авах гэж байгаа юм байна. Захиалах гэж байгаа. За нэг хэдэн төгрөг цуглуулсан. За тэгээд одоо яг нэг хитгэн нэг анхаарчмаар зүйл байх юм бол хуулийн төлөөс хамгаалалт болчоор заавал мэдчихсэн гэсэн тийм зүйлгүй мэдээлэл юу байгаа вэ? За нэгдүгürt бол яг мэдээж за барилгаа бол хинч гэсэн бас нэг өөрийнхөө амьдрах орчин бол өөрчлөе гэдэг хүсэл эрмэлзэл байгаа тийм. Тэгэхээр одоо хийж байгаа гэрээг бол маш сайн унших нэгдүгürt шаардлагатай. Хэрэв уншаад ойлгохгүй бол мэржлийн үнэ тусалцаа авах хэрэгтэй байхгүй. За манай иргэдэн маань болохоор яг мэржлийн үнэс нэг 5 цаас өгөөд ингээд мэржлийн үнэс зөвлөгөө авах гэсэн чинь цааргалждаг. Зөв компани хэлсэн хэмжээндээ өөр гэдэг болж байгаа бахаа өөр гэдэг. Тэнгүүд нөгөө компанийх нь барилга 3 4 жил 5 жил ч юм ороогүй багч шин тий. Үр дагавар чинь тэр. За гурт асуудал юу гэхээр бол саяны ярьсан тэр тэмдэглээг бол маш сайн шалгах хэрэгтэй. Яг энэ бол үйл төлөө өрөнгөөр бүтгэгдсэн тохиолдолд тий. За дөрөвт асуудлын хувьд бол тухайн компаниас судалсан бас практикт бол зохимжтой юм гэж байгаа. Хуульчийн хувьд бол яг энэ төрлийн хэрэгт маргаан дээр орж байгаа хүн хувьд бол бас бодцоо ойлгосон, дүгнсэн. Өөрөөр хэлбэл тэр компани өөрөө санхүүгийн чадамж боломж олцоо хэрэг гэдэг сайн судалж харах хэрэгтэй. За тэгээ нөгөө магадгүй тэр нөгөө шүүхийн маргаан байгаа юу, энэ компанид байгаа юу үгүй гэдэг бас нэг судлаад үзчихвэл тухайн захиалгын гэрээ бол одоо үр дүнтэй явах уу гэдэг бас том тийм болох. Иргэд бас яг судлаад яваад байх бас боломжгүй л байгаад байна л да. Тэгэхээр яг тийм бол тэгэхээр ер нь бол мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах хийнэ хэлж байна тий. Үнэ өртгийн хувьд ч гэсэн боломжийн нэг судлаач хэлжсэн л да. За үйл хөдлөх хөрөнгө бол баггүй хэмжээний үнэтэй одоо ингээд арилжаанд орж байгаа. Тийм учраас магадгүй нэг $10 $15-ийн ханштай 30 минутын зөвлөгөө ч юм уу. Наацхийн зөвлөгөө гэдэг ийм байгууллагууд байд юм биш үү. Тэгээд заавал байлцуулаач гэсэн байна. Тэгэхээр барилгын компаниудын бас байр суурь байна л да. Иргэн хурж ирэл хүн болгон хурж ирээд хамт гэрээ үлдъя гэдэг. Тэгэхээр энэ ямар ч боломжгүй байгаад. Тэгээд бас дунд нь ингээд явж байгаа процесс явж хахад бас иргэдийн зүгээс хүн болгонд нь таарсан хэмжээний өөрчлөлтүүдийг хийх ямар ч боломжгүй байдаг. Бас юм хоёр талын байр суурьтай байгаа байхгүй. Тэгээ аль болохын зөрүүг ойртуулах хийндээ хохирлохгүй тий ингээд ажлын ард гарах бас шаардлага үүсэж байгаа хэл та. Тэгэхээр яг нэгтлийг барьсан гэрээг ярих нь зөв үү? Эсвэл барилгын компаниудад ч гэсэн бодож үзэж явах хэрэгтэй юм. Тийм дөрөв би хийсэн тий. Гэрээ бол талуудын тэгш хэрхэн зарчим дээр үндэслэгдэж хийх хэрэгтэй. Талууд харилцан тэнцүү өөр өөрсдийнхээ саналыг тусгаад харилцан тохирсон тохиолдолд хүлээн зөвшөөрөө тэнд гар хэсэг зурдаг гэж байгаа. Гэрээн дээр тэгэхээр төрөний юутай бас уялдуулаад ярихад гэрээн дээр юуг анхаарах вэ гэхээр бас нөгөө гэрээ нэгэндээ хит итгэдэг хайхрамжгүй байдлаасаа болоод за юу гэдгийг те гэрээн дээр 100% төлбөрөөр өнөөдөр төлсөн шүү 100 саяын байрыг 100 саяыг өнөөдөр хийнэ гээ гэрээ ичдэг за яг сард хэдэн төгрөг өгчээ ингээ явжээ яа гээд хямдхан үнэтэй байр авдаг.
Бодит байдал дээр одоо нөгөө сар болгоны төлбөрөө ингээд тухайн сар болгоныхаа юу гэдгийг тий 25 өдөр ингээд төлөөд явж идэг. Захиалагчийн мөнгөөр гүйцэтгэгч орон сууцаа босгоод ирсэн. Тэгснийхаа дараа манай барь үнэтэй баригдсан мөнгөө нэмж өгүүлэг. Өгөхгүй бол манах гэрээгээ цуцаллаа гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирээд шүүхтэр маргадаг. Юун дээр ундгүй гэхээр график хизээч тэн дээр тохироогүй бэжиж 100% одоо юу гэдгийг 3 сарын 1-ний өдөр мөнгөө төлнө гэж гэрээ хийчихэнгүүтээ график төлөө явцсан байдаг. Бодит байдал дээр яриа нөөрөдөг, гэрээн дээр заасан нөхцөл өөрөдөг. Энийгээ хизээч анхаардаггүй нэгдүгээрт, хоёрдугаарт бие биендээ итгэсэн гэдэг нэрийн дор яваад алдж байгаа тохиолдол маш их байна. Тэгэхээр энэ дээр нэгдүгээрт маш сайн анхаармаар байна. Хоёрдугаарт гэрээний нөхцлүүд байдаг. За эрсдэл гарсан тохиолдолд алдангаа яаж тооцох юм бэ? Эсвэл биднэрт цуцлах нөхцөл байгаа юугүй юу? Барилгын компани одоо юу гэдгийг тий хугацаанд барилгаа ашиглалтанд оруулаагүй тохиолдолд иргэн ямар арга хэмжээ авах юм бэ? Тэгэхээр нөгөө барилгаа хугацаанд ашиглалтанд ороогүй байж хахад гэрээгээ цуцлая гэд мэдээж дараагийн захиалгыг өөр газрыг судалж эхлээд гэрээгээ цуцлая гэд тэгэхээр тэгвэл 20% ч авч үлднэ. Гэрээн дээр ийм зохицуулт байж байгаа гэдэг. Ийм байдлаар бас эрсдэл учирдаг 20% өгөхөөс аргагүй болдог ч гэдэг юм уу. Ийм нөхцөл байдал бий болсон байдаг. Тэгэхээр энэ гэрээний нөхцлүүдийг маш сайн харах хэрэгтэй байж идэг. Өөр за эргэн талаасаа болвол энэ гэрээний нөхцлүүдийг маш сайн анхаарч тэрэн дээр өөрсдийнхөө саналыг оруулж явах хэрэгтэй. Метр квадрат байна. За орсны дараа яадгүй гэхээр метр квадрат дутуу байна уугүй юу энийг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгээд тогтоолгож болно. Хэрвээ метр квадрат дутуу байх юм бол бид нар зөрүү мөнгөө буцаага нь хэмжилнэ гэдэг заалтыг бас гэрээндээ оруулаад өгсөн байх хэрэгтэй. Зарим барилгын уучлаарай яриаг тасчлаа. Зарим барилгын компаниудын хувьд гэвэл метр квадратын маргаан байдаг те бид нар ингээ хэмжилтээ хийлгэмээр байна гэж иргэд одоо хэлэхэд зөвхөн барилгын компани санал болгож байгаа хэмжилтийн компаниар хийлгсэн тохиолдолд хүлээн зөвшөөрнө гэсэн. Өөрөөсөө чөлөөтэй сонгох эрх нь байж байгаа. Тийм. За түрүүний бол хууль бус тий. Тийм. Ер нь чөлөөтэй сонгох эрх нь байж байгаа учраас чөлөөтэй сонгоно. Заавал одоо мэдээж ашиг сонирхол байна гэж харах гэдэг шүү дээ, тийм үү? Тэр гэрээний тал дээр одоо бас тэгдэж шүү дээ. Хүн болгонд нийцүүлж гэрээ их боломжтой. Тэр хуулийн дээрээ заасан тэгшэрхийн зарчим байж байгаа. Аль аль нь гэрээний нөхцөлийг тохиролцох ёстой хууль эрх зүйн зохицуулт байж хахад хүн болгонд нийцүүлэлт тэр гэрээг хийх ёстой. Кейс одоо шүүх дээр маргаад явхад хүн болгон дээр тусдаа шүүх хэрэг үсэл явдаг штэ. Яг тэрнтэй ижилхэн. Тийм байна. Барилгын компаниудын хувьд гэвэл за борооны дараах мөнх шиг маш олон барилгын компаниуд бүртгэлтэй байдаг юм байна. Тэгэхээр энэ компаниуд ерөөсөө нэг төслөд дуусгаж чадаагүй маш их маргаантай байгаа хэрнээ орхиод компанийн нэрийг солиод өөр шинэ төслүүд эхэлж байна. Тэгэхээр энэ дээр нэг нэгдсэн дата баазтай болох шаардлагатай юу өгүүлэгдэж байна уу тэрийг хийх. Энэ бол яг бас яг тулгамдж байгаа асуудал нэг мөнөөс мөн. Яагаад гэхээр одоо нэг ойролцоо орлыг 300 гаруй компанийн хувьд бол нэг яригдчих байгаа асуудал байгаад байна. Яг нь энэ шүүгийн маргаантай тий. Яг судалгаар харахад бол нэг тиймэрхүү харагдаж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм гэхээр тухайн компаниудын тухайн үеийн нөхцөл байдлууд нь бас санхүүгийн боломж болцоо нэгдүгээр нөлөөлж байгаа шиг байна. Хоёрдугаар бас ямар ч одоо боломжгүй байжж бүтээх гэдэг явдаг хэд их одоо улааштай яриад байдаг мөнгөний төлөө яриад байдаг хэсэг бүлэг бас оролцогч нарын хувьд бол одоо ийм асуудал үүсгээд байна. За одоо энэ дээр яг юу вэ гэхээр яг зөв зарим ингээд юм кейсүүд хараад зарим судалгааны материалуудыг хараад тахаар барилгын компаниуд бас зэрэглэл тооцсон зөв юм шиг харагдаад байна. Жишээл А зэрэглэлийн 5 дугаар зэрэглэлийн 4 дугаар зэрэглэлийн ч юм уу гэдэг ч юм те. Том мега төслүүдэд оролцож ирсэн бол энэ зэрэглэлийн барилга байгуулалт барих эрх олгох гэдэг ч юм уу. Тэгэхээр яг одоо бүгдэнд нь адилхан хэмжээний л эрх олгоод байгаа учраас та нөгөө чадахгүй байж чаддаг юм шиг орогддог те. Тийм барилгын компаниуд олшоод байгаа. Тэгэхээр энэ зэрэглэлийн тогтоогод явчвал бас иргэдэд ч гэсэн бас нэмэртэй. Нөгөө төр барилгын компаниуд ч гэсэн санхүүгийн даацаас хамаарад барилга байгууламж бариад явах бүрэн боломж нэгдэж ингэж хараад байгаа. Одоо нөгөө нэг зөвшөөрөл өгчлөө. За би нэг барилгын компани байгуулчлаа зөвшөөрөл авчлаа. За нэг газар олоод авчлаа тэрэн дээр барилгаад орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь жоон төрөлжүүлэх, чанаржуулах, стандартад оруулах бол энэ хэм хэмжээ бол заашгүй хэрэгцээтэй байна гэж бол харж байгаа. Нэгдсэн дата баазтай болох боломжтой юу? Боломжтой гэж хараад байна. Жишээл одоо яаж ихээр нэг ийм нөхцөл байдал шүү дээ. Жишээлбэл нэг барилгын компани барилга барьж чаад зөрчил гаргачлаа. Хуулийн ч юм уу
эсвэл тэр стандарт норм дүрм журм зөрчил гаргачтай гэж бодоод тэр барилгын компани дээр энэ төрлийн төсөлд оролцохгүй шүү тий. Энэ хэмжээний төсөлд оролцохгүй шүү гэдэг хязгаарлалтыг тавьдаг болчвол тэр барилгын компаниуд тэр үйл ажиллагаа доктортой болох боломжтой болох байхгүй. Тэр ийм одоо стандартад одоо юм зэрэглэлд оруулснаа бол ялтчихгүй зөв зөвхөмжтэй асуудал байна л гэж хараад байна. Тийм нөгөө талаар энэ дээр нэмээд ярихад бас одоо тусгай зөвшөөрөл болгодог тийм үү? Тусгай зөвшөөрлийн шалгуурууд энэ дээр одоо санхүүгийн хөөсөр юу юм тий? Одоо яг барилгын салбарт орон сууц барилгын асуудал юун дээр одоо хэний мөнгөөр энэ барилга босоод байгаа юм? Орон сууцны босоод байгаа юм. Иргэдийн захиалгын мөнгөөр л энэ барилга босож байгаа байхгүй юу? Иргэдийн мөнгөөр босгочингуудаа бид нар мөнгө өсгөх шаардлага юу метр квадратын үнийг өсгөх шаардлагатай та нар нэмж мөнгө тэл гэдэг гээ сууж байгаа барилгын компаниуд гадуур дүүрэн л байгаа. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээний санхүүгийн их усүртэй өөрсдөөсөө ядаж те 70%-ийн хөрөнгийг гаргаад барилгаа барих. За тэгээд 70% гүйцэтгэл хийгдсэний дараа орон сууц захиалгын гэрээ хийгдэх ийм нөхцөлийг бий болгох бас тодорхой хэмжээгээр одоо энэ одоо юу юм тий иргэдийн охирж байгаа энэ нөхцөл байдал. Тэгээ өнөөдөр нь толомжийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байдаг тий. Тэгэхээр ийм байна л да. Нэг талаасаа сайн хэрэг, нөгөө талаасаа ингээ харахаар олигарх гэдэг юм уу одоо жишээ нь бүр энэ салбар дээр 20 30 жил болчихсон барилгын ингээ том группүүд тонж үлдээд байна л да. Тэгэхээр жижигхэн барилгын компаниуд ингээл арчигдаад, үсэл арчигдаад байх ч юм шиг. Тэ нөгөө талаас одоо тэнцвэртэй харах шаардлагатай байх шүү. Цэвэр ерөөсөө л юм чинь. Үнэ тогтоодог, том группүүд өөрсдөө үнэ тогтоодог болоод орон сууцны үн буухгүй өсөд байгаа ч бас. Одоо чинь ер нь бол юу чинь орон сууц чинь өөрөө талах биш байхгүй юу? Одоо маш олон эрсдлүүд байна тийм үү? Одоо юу гэдгийг нөгөө авилга хороолол гэх мэтлэн ямар асуудлууд үүсэж исэн бэлээ. Тэ ганцхан одоо тэр дөрвөлжин байшин дотор ороод суух биш. Эн чинь буцаад бидний эрүүл мэндийн асуудал, амь насны асуудал, нураад унчих юм уу, тий? Ханан нэмгэн, хажуу талынхаа айлын юмыг сонсоо байж байгаа гэх мэтчлийн стандарт бус зүйлүүд байдаг. Бас барих ёсгүй газар хит олон одоо нөгөө юм зөвшөөрөл өгснөөс болоод барих ёсгүй газар барилга барьснаас болоод үерийн усны далан интертэй холбоотой тий одоо өнөөдөр энэ олон түрүүн ярьсан шүү дээ олон ингээ барилгууд зэрэгцээ баригдсан шахуу баригдсан энэ нөхцөл байдлаас хамаарат машины зогсоол алга хүүхдийн тоглоомын талбай алга хогийн зүгээр нэг юм цэг байгуулах талбайч алга яг үнэндээ буцаад энэ барилгатай холбоотой асуудлууд ингээс хөгдөө дараа нь ингээ ашиглалтанд ороод ирэхээр сөөхийн асуудал яригддаг сөөхтэр нийтийн эзэмшлийн талбайг заавал олгох ёстой гэтэл тэрийг олгох одоо боломжгүй болтлоо ингээд шахуу зайнуудыг өгцөн. Тэрнээс болоод өнөөдөр хогтойгоо юутайгаа ингээд зуралтаад байж байгаа ийм асуудлууд байгаа. Дараагийн асуудлуудыг хөндөд ярих юм бол хүний эрхийг, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг маш ноцтойгоор зөрчсөн ийм асуудлууд байгаа учраас нэг талаасаа тийм ингээд чанга өндөр цензур тавьж өгөх нь зөв. Нөгөө талаасаа түрүүн ярьж байгаа олигархууд бий болно гэж байгаа юм. Тэр юун дээр нь бас дараагийн стандарт нөхцлүүдийг бас шаардлагуудыг тавьж өгөх зөв юм а гэж үзэж байгаа. Тэгэхээр тэгвэл үнэхээр барилга барьж агаад янз бүрийн одоо шалгууруудад нүүр тулаад хугацаа нь хойшлсон барилгуудыг төр хойш орхиод. Тэгэхээр ерөнхийдөө яг заллах зориулалттай заллахаар төлөвлөж байгаа үлдчихсэн гэмтэргүүд бол маш их байна. Хохирогчдын тоо бол маш их болсон байна гэж ярьж байгаа. Тэгэхээр яг хуульч хүмүүсийн хувьд та нарт иймэрхүү төрлийн гомдлууд хэр их ирж байна. Ер нь яг энэ асуудлыг яаж шийдэж байна? Маш их. Тийм шүү дээ. Ер нь бол сүүлийн үед бас сүүлийн бараг 4-5 жилийн хугацаанд бол нийтээр 10 хүн зөвлөгөө авах боллоо гэдэг түүний 3-аас дөрөв тий. Хүмүүс яг н орон сууц захиалгын гэрээ хийчихэд заллуулчлаа гэж орж зөвлөгөө авч байгаа хүмүүс бол олширч байгаа. Тэгээ шалтгаан нь юу гэхээр бол яг энд нь 2-3 үр дагавар байх шүү. За нэгдүгээр сая ярьжсэн нөгөө барилгын компани мөнгө хэсгийг шалгаагүй үжиж цохол шүүрэлттэй хэсгийг шалгаагүй үжиж шууд гэрээ хийгээд мөнгө шилжүүлчихдэг. За тэгээд ингээд шалгаад яваад зөвхөн нөгөө барилгын компани жишээ барилгын тусгай шүүрлж авахгүй барилгач бариагүй байх жишээ. Өөрөөр хэлбэл одоо бусдын барьсан барилгыг үзүүлж харуулж байгаа л залцсан, хуурцсан гэсэн үг. За нэг иймэрхүү тохиолдол байна. За нөгөө тал нь үнэхээр барилга барьж байгаа. 1-2 давхрынх нь дараамын зангидсан гэдэг ч юм уу те цутгалт хийчихсэн. За тэгээд тэрнээс цааш бол яа битэмжлэгдчихсэн өөр хүн зарж болохгүй шүү. Гисээр үедэл хавьчд хүн зарчдаг.
хүнд борлуулчихдаг. Тэр мөнгөний аваад ашиглацсан зорилтын бусаар ашиглацсан байх жишээ. Иймэрхүү гэмтрийн шинжтэй зэтэлтүүд байна. За бас яг ийм төрлүүд байна те. Дараагийн нөхцөл байдлын хувьд юу ярих юм хэрэг за барилгын камерын захирал манай барилгад зараад өгөөч гэдэг ч юм уу. Нэг өөр зуучлагчд гэдэр дамжуулах зааруулдаг. Тухайн зуучлагчид нар нь тухайн барилгыг одоо өөрт ашигтай байдлаар олон хүнд зарцсан. Тэр мөнгөнд завшаад авцсан ийм нөхцөлүүд байдалд харагдаад байна. Яг иймэрхүү 2 3 төрлийн үйлдэлүүд бол харагдаад байна л да. За яг сүүлийн 4 дахь нөхцөлөд бол яг зөндөө олон кейсүүд байна. Жишээл ялангуяа маш олон хөрөгчтэй болсон кейсүүд нөгөө томоохон хотхон барина гэдэг маш их олон хүнээс ингээ мөнгө аваад тэрийг өгөөгөө тохиолдод байна. Эрүүн цагдаагийн албарч шалгагдаад мөрдөн байцаах албарч шалгагдаад шийдэгдсэн тохиолдол байгаад байгаа. Өөрөөр хэлбэл барилгаа барьсан мөртлөө нэг барилгын нэг давхрын нэг айлыг нэг орон сууцыг 10 хүнд 20 хүнд зарцсан. Борлуулчихсан. Тэгээд яг үндсэндээ ингээд шалгаад үзэхээр нэг хүнд бол хууль ёсны дагуу өмчлөгч нь тогтоогдод байдаг. Нөгөө 19 хүн 10 хүн одоо хоорондоо хорлыг яаж барагдуулж байна? Одоо тэгэл тухайн хууль этгээд болон тэр одоо залил мэхлэх үйлдэл хийж байгаа этгээд эсвэл гаргуулгаар л хуулийн зохицуулалт явуулж байгаа. За магадгүй бас компанийн нэр дээр хийж бол тухайн одоо ирнэ хариуцагчийн хувьд бол компани хариуцагч юм уу тий төлбөрийг нөхөн төлөхтэй холбоотой одоо нөгөө хор уршиг гэм хорыг арилгахтай холбоотой асуудал бол шүүгэн шатанд бол тэг шийдэгдэж байгаа. Тэгээ ийм нөхцөл байдлууд байна. Гэтэ бас маш их хэцүү. Яг гэвэл нэг зайлуулсан бол бусдын бас нөгөө үр төлбөрөөр тарагдаж дуустал эсвэл тий тэр хүнийг одоо төлбөрөө төлөх хүртэлх хугацаанд одоо ингээл цагдаагийн байгууллагаар явах тойлон бас хүнд хэцүү байдал дээрэгдэд бол. Тэгэхээр одоо юм байгаа. За тэгвэл орон сууц бол бас нэг юм урт хугацаанд тодорхой хэмжээнд залилан бас цаг алддаг юм сегмент гэж ярьдаг байгаа. Тэгэхээр жилийн дараа ашиглалтанд орно гэд байрны захиалгын гэрээгээ хийчихсэн байхад 3 жилийн дараа ороогүй байж байгаа гэж байгаа. Тэгэхээр энэ өнгөрсөн гэрээнээсээ хойш өнгөрж байгаа 2 жилийн хугацаанд алдан тооцд юм уу? Нөхөн төлбөр тооцд юм уу? Төрөөсийг нь олгод юм уу? Яаж шийдээд энэ тэгээд барилгын компаниуд ерөнхийдөө яг юу болоод байна? Энд дээр бас мэдээлэл өгөөч. Тэгээд хэрвээ захиалагч маань нэг орох хугацаагаас хойшлсон тохиолдолд барилгын компаниас юу шаардах хэрэгтэй юм бэ? Ер нь бол одоо гэрэн дээр алдан цацсан байгаа. Алдангийн асуудлыг ядгүй гэхээр 1 жилийн хугацаанд жилийн дараа тийм үү одоо 25 оны 3 сар үлээхэд 24 оны 3 сард барилга ашиглалтанд орно гэж гэрээ хийсэн байдаг. Тухайн хугацаанаас хойшоогоо одоо алдангийн асуудлыг тооцож ирдэг. Гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн тэд 0.5 хүртэлх хувиар одоо хуулийн заасан зохицуулалт байж байгаа. Тэгэхээр тэрнээс хойшоогоо алдангийн асуудлыг тооцдог. Нөгөө талаараа одоо гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй. 100 саяын гэрээ болвол 50 саяас алдан болвол хэтэрч болохгүй. Хоногоор энэ ч өндөр дүнгээрээ хэдий одоо 0.5 хүртэл хувь зарим нь одоо 0.1 хүртэл гээд ботцсон гэрээгээр тохирцсон байдаг. Тэгээ ботсон ч гэсэн хоног тутамд гэдэг юугаараа хоногоор үржүүлээд үцхээр үндсэн дүнгээс илүү гараа явцдаг. Тэрийг хуулиараа хязгаарлаад 50% хэтэрч болохгүй гэдэг юм зохицуулалт байдаг. Яг ингээд алдангаа төлөө явж байгаа барилгын компаниуд байдаг уу? Хэрвээ төлөхгүй бол яах юм бэ? Тэр барилгын компаниуд тэр арга хэмжээ авах. Одоо мэдээж одоо нөгөө шүүхийн маргааны асуудал яригдчихсэн тэр тохиолдолд тэгэхээр шүүх асуудлыг шийднэ. Хуулийн зохицуулалт нь бол алданг авахар хуулийн зохицуулалт бол байдаг. Төрөний юун дээр нэмж ярмаар байна. Эрсдлүүд ямар тохиолдолд залих гэмт бий болоод байгаа юм бэ? Мэдээж хүмүүсийн дээр анхаарах хэрэгтэй байх. Би түрээр санхүүгийн асуудал хөндөгддөг. Барилгын салбарт ковидоос хойшоогоо болол барилгын материалын үн өснөөс болоод маш олон компаниудын үйл ажиллагаа зогсох хэмжээний хүртэл одоо эрсдлүүд бий болсон. Яг гоо барилгын салбарт ажиллаж байгаа энэ одоо тэмцэж байгаа энэ жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хэцүүч гэсэн энийгээ буруу арга замаар давж байгаа юм тохиолдлууд байгаа. Давхыг оролдож байгаа. Энэ нь юу вэ гэхээр өмнө нь байгуулсан гэрээний үнийн дүнгээр энэ барилга бүтэн босч чадахгүй болонгуудаа давхар захиалгын гэрээ хийдэг. Өөрсдөө өмнөх гэрээгээ цуцлаагүй ээжээж дараа нь дахиад 2 дахь 3 дахь хүмүүст нэг бариг зарцсан байдаг. Энэ одоо нөгөө бас нэг төрлийн одоо залилангийн хэлбэр яваад байна. Тасаа тэр нөгөө туслан гүйцэтгэгч компаниуд эрх олгогдоогүй байж хахад
давхар гэрээ хийдэг. Өөрөөсд нь эрх олгогдсон мэтэр бусдад итгүүлж гэрээ хийж одоо бусдыг хохирож байгаа. Тийм, хохирож байгаа хэдэн 100 гараа, хэдэн 10 гараа хүмүүс хохироод маш олон жилээр ингээд явж байгаа тохиолдлууд байна. Одоо миний хувьд гэх юм бол 17 оноос хойшоо энэ төрлийн маргаанууд дээр иргэн ирв аль чиглэлээр нь ажиллаж байна. Тэгэхээр 4-5 жил хүртэл ингээд араас нь хөөцөлтөөд байрныхаа гэрчлэгийг авч чадахгүй байгаа, байрандаа орж чадахгүй байгаа, бүр мөнгөөч олж авч чадахгүй байгаа. Ийм нөхцөл байдлууд бол маш их байна. Тэгэхээр одоо хувь лизинг гэж ярьдаг те. Хувь лизингээр тодорхой хэмжээний урьдчилгаа өгөөд сар бүр төлөөд явах нөхцөлтэй, их таатай нөхцөлтэй зарууд бас их байдаг аа. Тэгээ хувь лизингээр байр авч байгаа иргэд яг юуг анхаарах хэрэгтэй вэ? За ижлэхэн нөгөө гэрээнийхээ нөхцлүүдийг маш сайн тохирох хэрэгтэй. Гэрээнийхээ гарч болох эрсдлийг бас хэлээд өгөр. Тийм. Тэгэхээр одоо хувь лизинг ижлэхэнэлтэй төрөний одоо яаж байгаа нэгэнтэй л орон сууц захиалгын гэрээ хийж байгаа. Энд чинь орон сууц захиалгын гэрээ чи өөрөө нэг ч хувийн баталгаа байхгүй ер нь бол 1000% эрсдэлтэй ийм гэрээ байдаг. Буцаад яг шүүхийн өмнө хуулийн байгууллагын өмнө очиход бид нар яаж эрх ашиг хамгаалах вэ гэдэг дээр ижлэхэн гэрээнийх нь нөхцөлийг харах хэрэгтэй. Би графикийн дагуу ингээд төлье. Сар болгоны тэдэн төлнө. Гэдэг энэ нөхцөлөө гэрээндээ оруулж тохирч өгөх хэрэгтэй. За график зөрчил мэдээж одоо барилгын компани тэгин ингэн гэдэг зохицуултыг маш сайн оруулаад өгсөн байдаг. Нөгөө талаасаа за бид нар графикийн дагуу төлөө явж исэн чинь та нар үнэ өсгөжүүл яах юм бэ? Эсвэл танаа барилга зохицуул бид нар яах юм бэ? Мөнгөө яаж гаргаж авах юм? Тэр одоо нөхцлүүдэд давгчгүй хүчин зүйлийн үед бид нар яах юм бэ? Гэт ингээд нөгөө эрсдлүүдээ маш сайн тооцоолоод гэрээндээ туцгаж өгнө. За яг энэ дээр бас нэмэлтлэхэд бол нэгдүгürt бол маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй юм лээ. Яг гэрээ байгуулахтай холбоотойгоор. Тэгэхээр иргэдүүр нөгөө нэг юм тэр зөвлөгөө аваагүй мэдлэггүйгээсээ болоод хохирч байгаа. Саяны бүр тийм том эрсдлүүд байна. Энэ бол зөв наад зах эрсдлүүд байхгүй. Үүнээс цаашаа бүр асуудлууд үүсэж байгаа. 40 жил цуглуулсан тэтгэврийнхээ мөнгийг хадгаламжийнхаа мөнгийг нэг баримт өгчөөд нэг хоногийн дотор өгчөөд тэгээд араас нь 10 жил хөдөлж 7 жил хөдөлж хүмүүс байгаа байхгүй. Тэр нөгөө тэнд юу алдаа ямар алдаа гарч ирэх гэхээр зөвлөгөө авах мэдлэггүйгээс болол хохирч байгаа. Тэгэхээр энийг нэгдүгээр энэ том эрсдэл энэ хүн өөрөөсөө шалтгаалах эрсдэл байгаа байхгүй. Тэр гэрээг нэгдүгээр сайн харах хэрэгтэй. Мэдэхгүй бол мэргэжлийн хүнс зөвлөгөө авах хэрэгтэй. Тэр компаниг харах хэрэгтэй. Компани бас үйл ажиллагааг танилцчих боломжтой. Тэгээ саяны бас тэр нэг юу яригдаад байна шүү дээ. Нөхөө алдангийн асуудал яригдаад байна тий. Нөгөө компани барилгаа оруулахгүй 2-3 жил болчлоо гэдэг. Яг үнэхээр давагдчихгүй хүчин шинжтэй үйл явдлаас бусад тохиолдолд бол тухайн барилгын компанид оруулах л ёстой өргөтөл авахгүй. Хэрэв тэр өргөө зөрчиж байвал гэрэн засныхаа дагуу алдангаа төлөөл явахаар тэр гэрээнд яаж заснаас их хамаарат явж. Тэгэхээр нөгөө анхны нэг бүх зүйл чинь гэрээ гэдэг зүйл дээр тогтож байгаа учраас тэрийг маш сайн судлах хэрэгтэй асуудал яригдана. Тэгэхээр бас иргэдийн мань өөрсдийнх нь бас энэ оролцооны асуудал шууд яригдаж байгаа л гэж хараад байна. Дараачаар нь бол юу гэхээр сая бас энэ мэдээж иргэн нэвтрүүлгийн босны гол зорилго байх гэж ойлгоод байгаа. Энийг тулгамжийн асуудал төр ямар гарц шийдэл байх боломжтой вэ гэдэг юм асуудал яригдаж байгаа. Тэгэхээр сая яг хууль шүүний хувьд ч гэсэн бас би өөрөө байр захиалал авчихсан хүний хувьд бол өөр тулгамжийн асуудлууд ч ингээ хараад үзэхээр ер нь барилгын компаниуд яг стандартчлал бол яг зэрэгэл тогтооё. Тэгээд тэр зэрэгэл нь бүр нийт илэрхий мэдээлэлтэй бай тээ. Тэгээд тэр дата бааз дээр суйрлаад хүн иргэд өөртөө сонголт хийдэг болж байна. Жишээлбэл энэ том хотхон барих ингээд тийм чатамжтай компаниуд нь саний олигарх гэж ярьд. Магадгүй байж болно шүү дээ тий. Том компаниуд том барилгын ажилд ордог тий. Жижиг компаниуд нь за 5 давхар ч юм уу 10 давхар ч юм барьдаг. Нэг хорцтой ч юм уу тий. Ингээд зөвшөөрлөөрөө тэрийг ялгаад өгчдөг болчвол тэр нь өөрөө жижиг компаниуд санхүүгийн эрсдэлч хүлээхгүй, том компани санхүүгийн эрсдэлч хүлээхгүй. Тэгээд тэр компани ч бас мэдээж үүсгэн байгуулахдаа тодорхой хэмжээний төсөв хөрөнгөтэй байгаа. Тэр хөрөнгөөр эрсдлээ дааж чаддаг болчвол энэ өөрөө барилгын салбар руу явах салбар аахгүй. Тэгээ ер нь бол барилгын салбар ч гэсэн сайн явах ёстой салбаруудын нэг, сайн хөгжих ёстой салбаруудын нэг байхгүй. За тэгвэл маш их хохирол учруулсан ч гэдэм үү те барилга барьж чадаагүй барилгын компани нэрээ солиод өөр аж ахуй нэгжч гэдэм үү өөр хуулийн этгээд болоод дахиад барилга бариа яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо нэрээ солигдсон. Тэгээд ийм цэвэрхэн түүхтэй харагдаж байгаа. Гэтэл тэрний цаана маш олон бас ингээд асуудлууд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нэр солигдчихвол яах вэ? Барилгын компаниуд тэгээд
үндсээ ойлгох боломжтой. Тэгээд эн чинь бол тэгэл бас цаашлал зарилга гэмтэргийн шин чанарыг бүрдүүлж байгаа. Тэгээд зохиомжтой байдлыг зөрүүдөр бий болгож байгаа, хариуцлагаас зогтож байгаа юм асуудлууд байгаа. Тэгэхээр хуулийн байгууллагаараа шалгагдаад тэр зүйлүүд нь ялгаараа гараад ирнэ. Төрөний тэр тусгай зөвшөөрөлтэй холбоотой одоо нөгөө стандарт зан тогтоохын хувьд ярихад жишээлбэл одоо нэг хүмүүс хувьдаа хаус бариулдаг ч юм уу жижиг туслангийн байшин бариулах энд бол тусгай зөвшөөрөл шаарддаг байхгүй. Тусгай зөвшөөрөл шаардахгүйгээс хамаарат хүн болгон хөрсний судалгаа хийж чаддаг ч юм уу чадахгүй ийм тохиолдлууд байна. Тэгэхэд одоо нөгөө намагтай газарч гэдэг юм ингээд барьцдаг, өвөл болохоор газар нь хөлдчихдөг. Тухайн барил одоо нөгөө суудсандаа байж чадахгүй ийм нөхцөл байдал бий болдог. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо тодорхой хэмжээнд ингээд цензур тавиад эсвэл тийм ингээд тусгай зөвшөөрлгүй ч гэсэн энэ дээр хөрсний судалгаа хийцэн байх ёстой, шаардлагатай гэдэг зохицуултуудыг оруулаад аль болох одоо барилгын компаниач бага ачаалуулад иргэдэж бага охирох талаас нь зохицуултуудаа маш сайн хийж өгнө. Яг энэ зохицуултыг яг хийн хийх хэрэгтэй юм бэ? Төр хийх хэрэгтэй юм уу? Эсвэл хувийн хвшилч гэдэг юм уу те? Бизнесийн байгууллагад хийх хэрэгтэй юм бол яг хийн хийх хэрэгтэй хэний үүрэг юм бол? Мэдээж төрийн оролцоо. Тэгээ энэ бол мэдээж ирэх тодорхой, туйлын тодорхой шүү. Ерөөсөө хууль баталж байгаа этгээдийн л хийх хэрэгтэй ажил нэгт. Хоёрдугаар тэр гүйцэтгэх ажлыг хийж байгаа байгууллагууд байхгүй. Барилга хөгжлийн яам гэдэг ч юм уу те. Яг саналаа оруулах хэрэгтэй. Магадгүй зэрэл тогтоо гэж явал тэрнтэй холбоотой суурь судалгаагаа тэр яам агентлаг хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр чинь амьдралд нийцсэн хууль гэж судлаа сайтай л хуулийг л ойлгоно шүү дээ тий. Тэгэхээр тэрний дагаад энэ дөрвөн журмууд нь батлагдах асуудал бол яригдана. За тэгээд сая нөгөө боён жаргал өмгөөлөгчийн хэлээд бас нэг юм тодорхой нэг кейс байна л да. Одоо бид нар одоо би чадна гэж хэлээс орцсон тий. Бүх юм хийж чаддаг. Одоо ялангуяа засал хийвэл хийж чадна. Одоо дүнзэн байшин хийвэл хийж чадна гэдэг ч юм тийм хүмүүс маш их олон байгаа байхгүй. Тэгээд тэд нар яг тийм сургууль соёлын төгснө гэхээр биш. Төгсөөгүй. Тэгээ хүмүүс итгэхэд мөнгө өгöd хэлгээд байдаг. Гэтэл нэг батлахад хугацаа өгөхгүй. За нөгөө намхтай газарт нь жинхэнэсээ бариад өгсөн. Нөгөөд нь суулгаж өгсөн. Нөгөө иргэнээ хохирчиж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг л харгалзаад үзэх юм бол яг өстой маш сайн гэрээ хийдэг. За тэр нөгөө туршлагатай явуугүй, мэржлийн байгууллага өгөхгүй юу гэдэг сайн судалж ижил иргэд маань харьцаж явахгүй бол бас энэ одоо цуглуулсан мөнгө ол за хит юм өрхөлийн асуудалд очиж байгаа. За өнөөдрийн байдлаар захиалгын гэрээтэй байгаа иргэд бидний нэвтрүүлгийг үзэж байгаа хэл та. Тэгэхээр яг үнэхээр захиалгын гэрээ байгаа. Үнэхээр хүлээгдээд ингээд нэг л эргэлзээтэй болоод байгаа бол ер нь бол яг юуг хийх ёстой бэ? Юуг тодруулах шаардлагатай? Давхар нөгөө тэмдэглэгийг яаралтай хийлгэх юм шаардлага үүсэж байна уу? Ер нь нэг юм маш яаралтай нэг жижиг зөвлөгөө юу вэ? Тийм. Тэмдэглэгийг бол хийлгэх нь зөв. Тэгээд гэрээтэй холбоотой асуудал байгаад тэрийг шийдэх арга зам болохгүй мэдээж мэрэгжлийн хүнээс зөвлөгөөгөө ав. Зөвлөгөөгөө авахдаа гэрээтэйгээ төлбөр төлсөн баримттайгаа одоо нөгөө гүйцэтгэгч компаниас ирсэн бичиг юу гэдгийг те энэ баримтуудтайгаа ирээд зөвлөгөөгөө авах нь үр дүнтэй байна. Одоо ингэдэг би уцаар зөвлөгөө авах гэсэн юм аа. Нэг иймэрхүү юм болцсон юм аа. 100% одоо хуульд нийцсэн үр дүнтэй зөвлөгөө авъя гэж байгаа бол баримтаа авчираад баримтуудаа судлуулад зөвлөгөө авах нь зөв. Зарим тохиолдолд ингэдэг би тэдэнд өрөө тэгээд өгсөн юм аа. Тэгсэн чинь ингэчлээ гэд гэрээч байхгүй мөнгөөч бэлнээр нь авчиад өгсөн мөнгө төлсөн баримт байдаггүй нотлох юм байхгүй гэж идэг. Тэгээд энэ хууль шүүхэн чийж чаддгүй юм байна яач чаддгүй юм байна гэд ингээ уурлаад идэг. Энэ дээр өөрөө иргэдийнх нь өөрсдийнх нь хариуцлага асуудал байдаг. Тийм тэгэхээр мөнгөө аль болох дансаар шилжүүлэхдээ одоо бүр одоо тэр байрны тэдэн тод тэрний гэд ингээд нэрээ утгаа тодорхой бичээд шилжүүлж явах хэвээр ийм жижиг зүйлүүдийг хүртэл маш сайн анхаарч байгаа нь буцаад өөрийнхөө эрх зүйн байдлыг өөрийнхөө юуг хамгаалах, эрх шигийг хамгаалах энэ нөхцөл байдал бий болдог. Тэгээ яг би бас барилгын компаниудад бас зөвлөгөө өгчсэн, зөвлөн туслах үйлчлэг үзүүлжсэн хүмүүс бол бас барилгын компани гүйцэтгэх удирдлага маань өөрөө бас эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй байлээ. Тэгээ яг бас мэрэгжлийн хүний тусалцаа авч байгаа бол түүнийг үгийг бас сайн сонсдог байх хэрэгтэй. Яг надны 2 компани зөвлөгөө аваад нэг тодорхой хэмжээний хугацаанд ажиллахдаа яг энэ орон сууц захиалгын гэрээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө аваад тэр тухайн гэрээ болгон дээр нэг үйлчлэг авч байгаа захиалгын гэрээ хийж байгаа хүн болгонтой тусгаасан гэрээ хийсэн. Тэгэхээр иймэрхүү бас нэг юм ухамсартай барилгын компани удирдлагууд байлаас эрсдлийг бас ингээ багасгах хоорондоо ойлголцоод хамруулах. Тэр компаниуд нь бас нэг жил 2 жил бас барилга нь зогсон байдалтай болоод ковидос болоод нөхцөл байдал үүссэн. Гэтэл
нөгөө захиалга хийж байгаа хүмүүс маань нөгөө хуулийн дагуу харьцаж байгаа барилгын компани захиралтай бол илдэг харьцаж байгаа байхгүй. Чи намайг залчлаа гэдэг ч юм уу, мөнгө өгсөнгөө ирсэнгүй, барилданд оролцсонгүй ирсэнгүй ч юусан марахгүй. Тэгэхээр эндээс юу харагдаад байна гэхээр барилгын компаниуд нөгөө захиалгын гэрээ хийж байгаа иргэдтэй маш харилцаатай байх хэрэгтэй байна. Энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэдэг юм дүгнэлт нөрсөн л дээ. Тэгэхээр тийм байна. За тэгвэл иргэн за би гэрээгээ цуцлая. Одоо би иргэд мөнгөө буцаж авъя ч үгүй юм уу? Эсвэл нөгөө талд барилгын компани нэмэлт өөрчлөлт гэж байдаг те гэрээн дээр. За 2 сая төгрөгөөр метр квадратын захиалгыг авч исэн бол 2 жилийн дараа нэмэлт өөрчлөлт хийя гэдээ дуудаад магадгүй 4 сая болгоно гэдэг ч юм нэг юм байдаг. Энэ дээр юм зөрчил үүсдэг байх л та тий. Тэг хэрвээ гэрээ цуцлахаар болвол одоо яг яад юм бэ? Яг анхны өгсөн төлбөрийг өгд юм уу? Эсвэл тодорхой хэмжээний дүүцүүлэх хүүг тооцож бас өгд юм болоо. Энэ дээр одоо иргэд юу ч мэдэхгүй байгаа. Орон сууц захиалгын гэрээ чинь зээлийн гэрээ биш байхгүй юу? Хувь лизинг хийсэн ч гэсэн ер нь бол энэ төрлийн гэрээн дээр ер нь ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай гэрээ байхгүй юу? Орон сууц захиалгын гэрээ гэдэг нэртэй боловч гэсэн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтаар зохицуулагддаг ийм гэрээ яж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хүүгийн асуудал яригддаггүй. Гэрээний үүргийн гүйцэтгээгүй холбоотой алдангийн асуудал яригддаг. Харин тэр гэрээ цуцлахтай холбоотой төлбөр мөнгө буцаах, хэдэн үеийн суутгах юм тийм үү, бүгдийг нь буцааж өгөх юм уу гэдэг асуудал гэрээгээр тохирсон нөхцлөөр хамаардаг. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд одоо өгсөн авснаа буцаах зарчим дээр үндэслэгдэн буюу одоо байрыг буцааж өгөөд мөнгөө эргүүлж авах энэ зарчим үйлчилдэг байна. Иргэд түрүүчийнхаа ярьжсэн сэдв рүү иргэд хаацаад оръё. Чулуун гэрэл хуульчаас асууя. За ерөнхийдөө за нэг тоотыг те 40-р тоотыг 10 хүнд 20 хүнд худалдаалцсан байна гэж ярьж байна. Тэгэхээр нэг нь үнэхээр өмчлөгч нь. Тэгээ үлдсэн хүмүүсүүд нь бол бас хохирогч болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсүүдийн гомдол одоо ямар хугацаанд бүрэн шийдэгдэх боломжтой вэ? Одоо шийдэгдэх юм боломж байна уу? За яг нөгөө шийдэгдсэн тохиолдлууд байна. Гэхдээ маш их удаан цаг зарцуулсан 3 жил 4 жил ч юм уу те. Яагаад тэр ийм удаан хугацаанд шийдэгдсэн бэ гэдэг юм асуудал шууд иргэдийн донд ярьдаг. За нэгдүгээр тийм үү. Нэг хүн нэг өргөдөл гомдол гаргана. Тэр өргөдөл гомдлыг л тухайн хүндний өргөдөл гомдлын дагуу нэг мөрөнд шалгах ажиллагааг нэгдэнэ. Тэр ингээд хүн болгоогүй. За 10 хүн 20 хүн өгчлөө. Тэр болгонд тустай ажиллагаа хийж байгаа зүйлд нэгтгэдэг байхгүй. Ялгчаар татсан тохиолдолд залингийн хэрэг хийждэг гэж үзсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ шалтгааны болоос нэгдүгээрт. Тэр нөгөө хүн тэр үйлдэл үргэлжлүүлэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр болгон шалгаж нэгтгэж дуусгар усны үндсэн дээр тухайн хэрэг эцэлсэн шийдвэрлэж байгаа. За эндээс шалтгааж бас удаашралтай тал байна. Хоёрдугаар тул юу гэхээр нөгөө иргэдийн бас гаргаж байгаа өргөдөл гаргаж байгаа хугацаа бас хожоо гаргадаг. Чул гэдэг 3 жил болсон 4 жил болсон бүр аргаа яцсныхаа үндсэн дээр авчид гомдол гаргадаг байхгүй. Тэгэхээр мөрдөн шалгажлаач ийм удаан явах бас байтал гомдол гаргасан хугацаа тэр анх барилга барьна гэж гэрээс хугацаа ингэ харахаар маш урт хугацаа болчихдог. Тэгэхээр эндээсээ шалтгаалаад иргэдэн бас буруу ойлголттой болох жишээний асуудал яригдана. Яг хууль шүүхийн байгууллаар явлаа гэхэд аль бол хурдан шийдвэрлэх хурдан нотлохын тулд бүх хил ажиллагааг бол цагдаагийн байгууллага прокурорын байгууллага ажиллагаа хийж байгаа. Гэхдээ энэ дэр бол бас зарим иргэдийн хувьд л алдаатай ч юм уу гэх юм нэг эргэлзээтэй нэг талууд бай үүсдэг. Тэрний үхээр тухайн хэрэг маань өөрөө тухайн хэрэгтэй холбоотой нотлохонд гаргаж өгдөг. Нөгөө гэрээгээ гаргаж өгдөггүй, мөнгө шилжүүлсэн баримтаа гаргаж өгдөггүй. Тэгээ хачдаг зөв мөрдөгчд өргөдөл өгчлөө за одоо миний хэрэг шийдэх байх уу гэв фото суучдаг. Гэтэл энэ чинь бас нөгөө хүнээс чинь шалтгааллах те баримт гаргаж өгөх аль хурдан шийдвүлийг л өөрөөс нь шалтгааллах юм гарч ирээд шүү дээ. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдлуудаас болоод жоохон удаашралтай байна. За нөгөө талаас бас нэг хотхоны асуудал яригдана гэж бодъё те. Нэг хотхон. За сая бол нэг зөвхөн нэг байрны асуудлаар тайлбарлаж байгаа. Хотхоны асуудал яригдаад тэр хотхоныг бүхлээр нь шалгаж таа. Тэгэхээр энэ хотхон гэж одоо 200 300 хүн яригдаад эхлэхээр энэ хэрэг маань өөр удаашралтай явдаг талтай. Тэгээ нөгөө компани маань угаасаа нийтэд угаасаа илэрхий санхүүгийн боломжгүй тэр үйл ажиллагаа явуулах боломжгүй тогтоогдоод ирэхээр л энэ төрлийн гэмтрэгдсэн шийдвэрлэгдэж байгаа. Тэгээ иймэрхүү нөхцөл ягаад бүгдийг нэгтгэхэд байна гэхээр нэг хэрэг болгон дээр шийдэхгүйгээр тухайн бас эрүүг хэрэг шийдвэрлэх тухай бол эрүүгийн хууль заснаар эрх зүйн байдлаар дортлохгүй үйлдлийн шинж нэг ижил байвал тэдгэрийг нэгтгэж байгаа. Тэгэхээр нөгөө хүн тус бүр дээр яг зүйл анги нөгөөс хорих алтай учраас
тэр зүйлээ ингээд нэгтгэж шийдвэрлэхгүй л болохгүй тийм хуулийн зохицуулт байгаад байгаа учраас л цагтаа юм бол нэгтгэж зур сонголдог. Судалгаанаас харлаа л та 2020 оноос өмнө энэ төрлийн гэмт хэрэгүүд хэцүүхэн байсан байна. Тэгэхээр 2020-оос 25 оны хэдхэн жилийн хугацаанд хэд дахин өссөн байгаа. Тэгэхээр энэ яг юутай холбоотой? Юунаас болоод яг ийм барилгын салбар болон барилгын салбарын хохирогчдын тоо хэд дахин өсчвөө гэв. Энд дэр та нарт судалгаа байна. Ер нь бол ийм штэ. Анх 15 оноос хойш засгийн газартаа гурвалсан гэрээ байгуулад орон сууцжуулах хөтөлбөр эхэлсэнтэй холбогдуулаад энэ төрлийн маргаан эхлээд юун дээр үссэн бэ гэхээр гурвалсан гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотой засгийн газар хариуцлага хүлээх үү тухайн одоо нэг барилгын компани хариуцлага хүлээх үү гэдэг маргаанаас анх үүсэлтэй. Тэгээд одоо бол гурвалсан гэрээ төдийлөн байхгүй байна. Иргэд хуулийн этгээдийн хооронд хорон сууц захиалгын гэрээтэй холбоотой маргаанууд байна. 20 оноос хойш юу вэ гэхээр ер нь ковид цар тахлаас болж барилгын салбар маш их уналтанд орсон. Одоо юу гэдгийг те уналтанд орохоор нөгөө талаар нөгөө шархаа нөхөн гэж ярьдаг шүү дээ те. Шархаа нөхөнд бол давхардуулан захиалга авдаг. Эсвэл одоо үнэ нэмдэг. Үнэ нэмснээс болоод гэрээний одоо зөрчлүүд маргаанууд мэдээж иргэд би үнэ нэмэхгүй гин. Нөгөө талаас үнэ нэмэхээс өөр аргагүй байна гэдэг энэ нөхцөл байдал дээр иргэний маргаан өсөж байгаа юм. Давхардуулан захиалга хийсэнтэй холбогдуулан гэмтрийн шин чанартай үйлдэлүүд ингээд маш их нэмэгдээд хуулийн байгууллагын ачаал огцом нэмэгдэж байгаа юм нөхцөл байдал байгаа. Одоо бид нар ч гэсэн давхар одоо нэг өмгөөллийгээ явж байгаа тий орж ирж байгаа хэрэгүүд нэг юун дээр нэг компани 200 300 гаруй хүмүүсийг охироочсон хэд хэдэ охироцсон. Тэгээ энэ дээр нөгөө нэгдээд ороод ирж байгаа эрх ашигын хамгаалуулъя гэд ингээ ороод ирж байгаа тохиолдол маш их байгаа. Тэгэхээр ковид цар тахал бол аль талаасаа нөлөөснө гэвэл сайн муу гэж үзэж байгаа тийм барилгын салбар. Сайн юу байна? Яг зөв мэдээж бол энэ сайн тал бол бас стандарт норм стандартын талаар бол хөндөж гарч ирж байгаа юм л да. Ер нь бас хүн чинь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Үүнтэй холбоотойгоор барилга байгуулж барихт бол төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна гэдгийг бол одоо иргэд болон хуулийн байгууллагууд бас дээрс нь барилгын одоо норм стандартыг тогтоож байгууллагууд чинь харж эхэлж байгаа. Тэгэхээр энэ нөгөө эргээд нөгөө болж исэн юм шиг харагдаад байгаа боловч болохгүй байгаад амьдрал дээр болохгүй байгаад дүрм журмдаа засах боломжийг олгож байгаа. Бас сөрөг тал нь бол мэдээж хэрэг бас сая ингээд яригадад үнэхээр барилгын компаниуд тухайн үед санхүүгийн хувьд бол маш том дарамтанд ороод тэгээ бас энд чинь бас нэг дарамтанд орох бас суур шалтгаан бас байна шүү дээ. Мэдээж хэрэг тухайн байгууллагыг удирдах байгаа этгээдүүд те байгууллагууд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн яг цэвэр нөгөө сүбгтэй хандлагыг өөрөөрөө дураараа хувирсанаас болсон бас асуудал байдаг. Бас нь өөрөө санхүүгээ удирдах чадахгүй те мөнгө ийшээ тийшээ засуулсан. Санхүүгийн эрсдлийн сан гэдэг зүйл одоо ерөөсөн барилгын компаниуд байхгүйгээс болоод нэг хүчин зүйлээс болоод салбар дээрээ унж байгаа. Тэгэхээр нөгөө түрүү яриадсан шүү дээ тий. Тодорхой хэмжээний санхүүгийн их усүртэй байх хэрэгтэй гэдэг чинь нөгөө талаараа эрсдлийн сан гэдэг зүйлийг тий баг зэргийн тий юм юун дээр савлуур дээр эдийн засгийн өсөлт уналтан дээр балансаа барьж ах энэ л нөхцөлийг бүрдүүлмээр байна. Тэгэхээр тийм байхгүйгээс бол бүр маш том одоо юм нөгөө ганхлан шүү дээ барилгын салбар. Тийм ээ. За тэгэхээр барилгын салбар болон иргэдийн эрх зөрчигдөж байгаа тал дээр тодорхой хэмжээний хууль за шийдвэр гаргах төвшнийхэн анхаарах хэмжээнд хүрчжээ гэж ойлголоо. За тэгэхээр бидний ярилцах хугацаа ер нь дуусах төгсөж байгаа. Тэгэхээр барилгын салбарынхны анхаарах юу байдаг юм бэ? Тэгээд байр худалдаж авах гэж байгаа иргэдэд зориулсан маш богинохон юм зөвлөгөөнүүд өгөөч аль алинд нь. Сая өтгчийн мөн бас асуусан асуултанд бол мэргэжлийн хуульчийн хувьд бол хэлэхэд бол барилгын компаниуд бас нэг зүйл бол анхаарах хэрэгтэй. Тэрний өгөхөр бас нэг барилгын компанийн эрсдлийн санг бүрдүүлэх тухайн барилгатай холбоотой бол нэг үйлчлэгээ авч байгаа, гэрээ байгуулж байгаа хэрэгтэйгээ байнга тогтмол харилцаатай байх хэрэгтэй. За мөн дээрс нэг одоо хэрэгжүүлж байгаа төслийг чинь бас нэг эрсдлийг нэг нөгөө бас тодорхой шууд тайлбарлаж авах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгвэл тэрийг нэг хэлж чадахгүйгаасаа болоод дахин өөр хүн худалдаалъя гэдэг ч юм уу те гэрээгээ өөрчлөх шаардлагаас тайлбарч чадахгүйгээс болоод иргэд болон тэр барилгын компани хооронд зөрчил үүсэж байдаг. Энийг бол шууд нөгөө сайн мууг нухаар сайн хэлчихэл гэдэг шиг тийм барилгын компани өөрсөнд очиж байгаа эрсдлээ тэр тухайн барилгын захиалж авч байгаа хэрэгтэй иргэдэд зөвлөгөө өгдөг.
эрсдлээ хамтдаа туулъя гэдэг ч юм уу. Ийм хамтын ажиллагааны ийм үр дүнд бол очих хэрэгтэй мэр гэж бол харж байгаа. За мөн дээрс нь нэг сая бол яран дондоо дурдчихсан. Гүйцэтгэх хөтөлбөр эсвэл тэр эрсдлийн сан хариуцж байгаа компани хариуцж байгаа юм бол санхүүгийн мэдлэг маш сайн байх хэрэгтэй. Тооцоол маш сайн тооцож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол барилгын яагийн салбар барилгын компани өөрөө нэг тооц алдчихараа нөгөө тэрийг нөхөхийн тулд одоо өөр төрлийн арга хэрэгэлдэг. Гэмтрийн шинжтэй үйлдэл хийж үүсэхгүй, гэрээгээ туслаад дахиад өөр гэрээ хий гэдэг байхыг ч үүсэхгүй. Тэгэхээр нөгөө нэг хууль зөрчиж аливаа асуудалд оролцолдох асуудал үүсдэг учраас энэ нөхцөлөдлийг арилгахын тулд санхүүгийн мэдлэг, бас хуулийн мэдлэг бол маш сайн давж явах ёстой гэдгийг бол зөвлөмөр байна. Эцэст нь хэлэхэд бол барилгын салбар бол одоо Монголд бол маш сайн хэрэгжих ёстой, хөгжих ёстой салбар бол мөнөөсөө мөн. Тэм учраас норм, стандарт, дүрм журмын хувьд бол шинжлэх зайлшгүй шаардлагатай байна. Компаниудыг бол зэржүүлэх шаардлагатай байна гэдгийг бол хэлмээр байна. Иргэдэд за зөвлөгөө өгөөч. Иргэд яг юуг анхаарч иж орон сууцтай болох юм. Ерөөсөө орон сууцтай болох боломж Монгол улсын иргэний хувьд гэвэл тийм ч олон байдгүй бах гэж бодож байна. Тэгэхээр яг байр захиалгаж байгаа бол яг юуг анхаарах юм бэ? Юуг шалгах юм? Зөвлөгөө. За түрүүн үнээс хойш бол ер нь бол ярьлаа тий. Маш их зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь гэрээний нөхцөл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За барилгын компани байна уу? Иргэдэн байна уу? Аль талаасаа тэгшэрхийн зарчим дээр үндэслээд гэрээнийхээ нөхцөлийг яриад тохирсон байх ёстой. За аль нь хөнгөмсгөр найдаж тэр гэрээг битгий хийгээч. За би энийг хүсэж байгаамаа. Ийм нөхцлөөр энэ гэрээ хиймээр байгаамаа. Би ийм хугацаанд энийг төлөх чадвартай юмаа. Би ийм хугацаанд энэ барилгыг барих чадвартай юмаа тий. Энийга маш сайн тохироод гэрээгээ хийчих юм бол буцаад одоо нөгөө маргааны асуудлыг эрсдлийг даван туулах чадвар аль талдаа арай хөнгөн түвшинд бий болно гэж үзэж байгаа. Гэрээний нөхцөл дээр ерөөс огт анхаараагүйгээс болоод дийлэнх одоо нөгөө эрсдлүүд бий болж байгаа. Анханасаа ярилцаагүйгээс болоод би ингэж тохироогүй, ингээгүй, мдээгүй гэж яхад энэ залтыг оруулсан байна. Энэ бол ийм байх ёсгүй, нэмэх ёсгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө дараагийнхаа барилгын компани ч гэсэн эрсдлээ тооцоод үн одоо тий барилгын материалын үн өсөх юм бол би ийм юмар нотлоод ингээд гэрээн дээр өөрчлөлт оруулна. Танах энийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг байдлаар. Нөгөө талаас одоо энэ нотлогдохгүй байх юм бол бид нар үн өсгийг хүлээн зөвшөөрөхгүй шүү танах манад шууд энийг өмчлөлөөр шилжүүлчих ёстой шүү гэд. Энийгээ анханасаа тохирсон тохиолдолд одооны маргаанууд одоо нөгөө хувь хэмжээ маш ихээр буураад ирнэ. За бидний ярилцах хугацаа энд хүрээд дууссан байна. Бидний урилгыг хүлээж авч барилгын салбарт тулгамдж байгаа эрх зүйн асуудлуудыг ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Барилга үзэгчдийн аргумент хэлэлцүүлэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Өнөөдрийн сэдв барилгын салбарын эрх зүй гэсэн сэдв байлаа. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баярлалаа.